За, сайн уу манайхаа. За, шинэ бичлэгээр уулзж байгаа да. Баяртай байна. За, энэ удаагийн бичлэгээр би яг өөрийнхөө багаасаа эхлээд ерөөхдөө дотроо ингээ те баримталж явсан өөртөө үнэж байсан юм гурван зангаа гурван одоо үзэл бодол гэх юм уу те тэрийгээ та хэдэд хуваалцъя. За, эхнийх нь болохоор заяа. Ямар ч үед би бол эхнэрийгээ ер нь бол номер 1 тавьдаг. За, тэгээд ер нь бол яагаад тэгдэг вэ гэхлээр ингээ хүмүүсийг ингээд хараад хахад те ах нарыг ч үт юм уу ингээл хараалахад ер нь ингээд эхнэрүүдээ дандаа ингээд хоошоогоо болгоцсон байдаг ингээд амьдралын ингээд те ингээ явцтай. Тэгээ хүүхдүүдээ ер нь бол урдаа бариад хамгийн түрүүнд ч одоо хүүхдээ эрхлүүлдэг ч юм уу те гэрлүүгөө ороод хамгийн түрүүнд одоо хүүхдээ тэрвэрдэг ч юм уу те. За миний бодлохоор эсрэгээр ихс үгүй. Ажлаасаа гэрлүүгөө ороод хамгийн түрүүлээд эхнэр дээр очиод эхнэрийгээ үнсдэг сайн уу гэд тэрвэрдэг те. Тэгээ яагаад тэгдэг вэ гэхээр одоо эхнэрүүд бол угаасаа номер 1 байх ёстой гэж боддог. Тэгээд бүхий л цаг хугацаанд дандаа яг бидний талд байдаг шүү дээ, тэ. Бүх хугацааг л ер нь бол хамт туулдаг, тэ. Яасан ч одоо дэлхий тэ яаж иргсэн ч одоо ер нь чиний талд байдаг ч гэдэг юм уу, тэ. Бүх зүйл дээр яг миний эхнэр бол яг тийм байдгаа. Тийм учраас би яг эхнэрийгээ ерөөхдөө номер 1 тавьдаг. Хоёр дахь нь болохоор санхүүгийн тал дээр ерөөхдөө маш тийм нухацтай ханддаг. Хэрэггүй зүйлд ерөөхдөө огт мөг зардгүй гэсэн үг. Тэгээд сэтгэл хөөрлөөрөө ер нь нэг яахтар юм худалдаж авдаггүй. За тэгээ энэ бол ерөөхдөө нэг ийшээ ингээд хийчихэд болох юм байна гэдэг. За миний ингээд ганц хөдөө ингээд мөг зарлагддаг хэсэг бол аялалд бол ер нь хайрлахгүй дээ. Аялалд бол тэгэл аль болох боломжоор тэгэл мөгөө зохицуулаад гэр бүлээ аваад ийш тийшээ зугаалахыг ер нь л хичээдэг. За тэгээд энэ зам маань угаасаа багаас минь л надад байсан. Тэг хүмүүсийг ингээд хараад ахлаар л амар сонио. Арай гэж ингээл те өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгөө шууд 2-3 цагийн дотор ингээл үрээлтэй эсвэл ингээл хүн амтнд өгөөл зээлүүлэл ч юм дуусчаад байдгээс би тэрийг нь хараад яагаад хүмүүс юм дэгдэм болоо гэл жоохон бахтай яг тэгж боддог гэсэн байхгүй. Тэгээд томроод за би ер нь бол яг ийм болохгүй шүү. Ер нь бол энэ тал дээр ингэж анхаарах юм байна гэл жоохносоо эхлээл дандаа тэгэл яг бодоол яваад идэгс. За тэгээд дараагийнх нь болохоор за энэ бол ер нь амар чухал заяа. Энэ бол бүр надад бүр нилээн жоохноос нь эхлээд яг миний ингээд тархин дотор бүр ингээд толгой дотор их суужсэн байхгүй. Дотор хүмүүс маань яг надад бүр ингээд байн хэлдэг байсан байхгүй. Тэр бол одоо ингээд муу зуршлуудаа. За муу зуршлууд гэхээр одоо юу вэ те? За шоу, сингэн, за тэгээ арх, дарс, тамхи гих мэтчлэн те. Ер нь ингээд иймэрхүү одоо зүйлээс ер нь бол би ингээд маш хол байхыг ер нь хичээдэг байсан жоохон бахта. 10 жил мэлдээ найзуудтайгаа нийлдэг байхдаа ч гэсэн ганцаараа ингээл ирүүл те нөгөө хэдийгээ сайхан хараад манад ингээл сайхан явж ил ууж идэл явж ил. Би яг хажууд нь ганцаараа ирүүл тэгээ сайхан найзуудтайгаа аваад тийшээ тийш нь болгоод тэгээл ингээл яваад гэсэн. Одоо ингээ бодхолоор яаж тэгж явдаг байсан. Ядраад одоо хүчдэггүй байсан байх та. Тэрний ор сайхан гэртээ очиод амарж байсан бол гээд одоо тэгээл бодож л хэдий чаас. За тэгээ иймэрхүү гурван зүйлийг өөртөө ер нь бол ингээд байн хилдэгэ. Тэгээ энийг ингээд баримтлаад явдаг болохоор ингээд асуудал ер нь гайгүй байдаг байх гэж би яг дотор бодоод байгаа. Нэг хаахтар тэгэж янз янзын ингээд асуудал бол энэ дээрээ хэрүүл урвал манай гэрт ер нь л байдгүй. Ер нь бол тийм юмд угаасаа би аяйгуу дургу. Анхнаасаа ч тэгээд яг өөрөө аяйгуу тийм жоохон хэцүү орчинд өсөж том болсон болохоор тэгээд одоо яг өөрөө яг тийм юм ерөөс огт хүсдэггүй ер нь бол. Бид идэг үеийнхэн чинь тэгэл бүтэн нойртой шүн хон гэдэг чинь тэгэл бас л ховор байлаа шүү дээ тий. Тухайн үедээ. За. Тэгээ иймэрхүү юмнуудыг л баримталж явдаг да. Та ч гэсэн бас хэрэгжүүлээд үзвэл явандаа ер нь бас гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн за амьдрал дээр ч гэсэн за тэгээ санхүүгийн тал дээр ч гэсэн яг энэ гурав ингээд барай явахлаар за бүр нэрээ итгэрмээргүй өөрчлөлт гардгийг шүү. За тэгээд хэрэгжүүлээ заа юм манайхаа. Хэрвээ яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй бол надтай холбогдорой за.